Ердөө ганц минут сонсоод үзээрэй. Хамгийн аз жаргалтай улсаас хамгийн аз жаргалгүй улс болсон шалтгаан. 790 мянган хүн амтай улс Бутан нь 2011 оны судалгаагаар дэлхийн хамгийн аз жаргалтай улсаар тодорсон бөгөөд ард иргэдийн 97% нь аз жаргалтай амьдарч байгаа гэсэн судалгаа гарсан аж. Бутан улс нь буддын шашинтай улс тул буддын шашны сургуулиа даган амьдарч шашны өндөр итгэл үнэмшилтэй улс байсан ба гэр бүлийнх нь гишүүд дахиж амтан болж төрнө гэж итгэдэг бөгөөд амьтны аим хороддоггүй улс байж. Гэтэл 2019 оны судалгаагаар 95 дугаар байрлал онож 2021 оноос дэлхийн улс орнуудын аз жаргалын судалгаанд хамруулгаж болсон аж. Үүний шалтгаан нь Бутан улс хурцтай хөгжиж, ард иргэдэн төдий чинээгээрээ интернет ашиглаж, Instagram, Facebook ашиглан өөрсдөө амьдралыг бусад өндөр хөгжсөн улс орнуудтай харьцуулж эхэлснээр хамгийн аз жаргалгүй улс болсон аж. Аз жаргалын эсрэг тал нь аз жаргалгүй байдал биш, харин харьцуулалт аж.